перешли с тех домиков, которые перешли уже сюда. Которые... Косточки. Да, тут чисто косточки, которые для дальнейшего осеменения будут. Это уже все наши. За ер нь бол ихэвчлэн саргас, ер нь саргасаа шавчдаг юм байна да. Саргаслын үстэй ажилладаг байна. Ингээд энэ залуу Поилки такие решили поставить. хөөх. Чээ. Сайн мөр хийчихлээ байна. За одоо энэ удахгүй нэг жилийн настай болоод 45 кг амжилтыг алхаж явбал эрхэм Это заделано ухнанд сюда, гарахад тут двери. мэдчихэж байгаамаа. Ингээд эдгээр чинь цаашаа ийм модоо хаалгатай. Энэ хаалгаа онгоодох юм бол цааталтаа ингээд гаргалгааныхтай. Ийшээ орж ирж хэвтэр цуцаан энэ бол ингээд халуун хэвтэртэй. Саанаа бол одоо гаргалгааны хэсэгт ингэж зохион байгуулсан байна. Сайныг сахан ухан байна. Энд бол сайхан ухан байна. Энэ ухнуудаа бол бүтэн жил болгоод тэгэл нөө ухан болгоод тавьчих юм байна. Нaan бол одоо хичээл. Ер нь бол нэг 10 хэдийн ингэж ийдүүлээд ингээ хэлтүүлгээ ажил явуулж байна. Тэгвэл ухан одоо ингэ жаргалтай энэ 20 гаруй ямаатай л байж байна. За ингээд залуу ямаанууд бол нэг жилийн настай болдог юм. Нэг жил болоод ирэхдээ хэмжээд 45 кг-ын жинтэй болоод ирэх юм бол төөнийг яах вэ? Утсанд гаргадаг юм байна. Нэг сарын хугацаатай утсанд гаргаад дараа нь эрентгээр уханд гаргаад дараа нь эрентгийнээр бол үр тогтсон хэсгийг одоо хэд авсан аав гэж шалгаад тэгээд цаашлаад одоо тусгай хичээл рүү оруулж байна. Да, только козла. Чтобы было больше энергии. Систему параметров, ну, чтобы поддерживала параметры микроклимата. За, манай найзад бас ямаага хоолж штеп. Ирсэн мө витамин ч юм уу, нэмэлт саплемент наверное дает, да? Здесь они выпаиваются молоком. Здесь стоят козы под осеменением. За, одоо энэгээр ишгэнүүд байна. Одоо ингээд энэ жиснэг хэдэн сарын дараа ихэсэн салгадаг юм бэ? Что? 7 дней и они сохраняются. Привет. В зимний период здесь вот это крепление сделано, вешаем лампы для обогрева. Ингээд красный ламп. Үйл болоод ирэнгүүт нь улаан гэрэл усаач дээр нь. За ингээд одоо дулаахан байлгадаг гэж. За энэ ямааны байр бол ер нь тасархал. Энэ нэрүүд биш нөхөр таа шүү. Тэ? Откуда они? В смысле? Что? Они. За, эрхэм сайны ямаанууд. Это чи ишгэлэхэд бэлдэж штэ, тий? Вот это час назад она родила. Нэг цагийн өмнө юу яасан ш төлсөн. Яма. Имя у него монголка. Через час. На карман. Потому что на этом теряем. За ингээд энэ араа юу яадаг юм бэ? Саргасны дарш. Одоо дарш юм одоо даршаа ингээ ногооноор нь ингээ даршилсан саргас өгдөг юм. Энэ бол жоохон бүдүү штэй бай. Самый белок. Энээс одоо бүр эрт хурааж авах хэрэгтэй гэж ингэж хэлж байна. Энийг үсгээ одоо бас над чиг нэг бичлэг хийгээд өгөх гэдэг шүү дээ. Хараад. Оо тэр ямааны майжер. Ой. Коза брашер. За, занский, альпинский. Толмон хөхтэй яма. Это животные, которые будут катиться в этом месяце.
Один месяц это сколько там? 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11. Они периодически поступают в эту группу. Это группа так называемый сухостой. Хостой. А за ширгэж가 Яманууд нь тий? Хостой. Тийм өөртөө орж ирээд яа. Ишгэлхийн өмнө шүү дээ энэ чинь тий? Тийм. Сколько дней? Перед За 60 дней до ухода. Мы формируем. 2 сар хугацаа. Сайн гэж Это тийм. все дойные животные, которые дают молоко. Дайны. Да. За. Все корма, которые есть, то есть которыми кормят животных, все За готовы. ингээд одоо кальц, давс, минерал. За ингээд ер нь цагаанаар нь бороор нь хоёулын энийг сөгсөж жилчдэг юм байна. 7 дней. За энэ цагаан ямаа гэж чаараа 7 хоног ингээд ишгтэй байлгах юм байна. За тусдаа 7 дней. За тэгээ дараа нь одоо солигдсон. За энэ одоо ирхэм альпинский. Парод альпинский, Занский. Занский. Занский из Австралии, да? Все сразу. Все Австралия. Бүгдээрээ энэ Австраас ирсэн ямаанууд юм байна. Спасибо.